За сайн байцгаана уу. За өнөөдрийн бичлэгт ирээдүйн программист, софтвер инженер залуучуудаа зориулаад өөрийнхөө ажил амьдралынхаа туршлагаас багахан тийм товчхон 10 зөвлөмжийг тайлбарлах гэсэн юм аа. За миний би 2016-наас хойш Америкт Fortune 50 компанид бол даатгалын чиглэлээр, санхүүгийн чиглэлээр, за голцоо технологийн back-end инженер чиглэлээр бол 10 гаруй жил ажилласан байна. Технологийн чиглэлд хамгийн амжилттай явах гол суурь нь бол чи сониуч байх хэрэгтэй. Сониуч байна гэдэг нь бол чи ямар нэгэн систем, софтвер, аппликейшныхаа доод түвшнөөс эхлээд дээд түвшин хүртэл гүнзгий бүхэл төрлийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Яг тэгэхээр чи анх ажид орж байгаа үед бол ямар нэгэн том системийн жижигхэн нэг хэсгээр ажилладаг. Тэр хэсгээр ажиллаад удаан ажиллаад ирэхээр чиний хөгжил бол аяндаа зогсно. Тийм учраас чи өөртөө тийм өргөн мэдлэг авч чадах юм бол чи орсон багасаа өөр багтай хамтран ажиллах ч юм уу чамд аягүй олон боломжууд шинээр гарч ирнэ. Тэгэхээр бол байнга сониуч байгаарай. Ажиллаж байгаа системээ гүнзгий түвшинд хардверээс нэхлээс софтвер түвшинд хүртэл бол маш гүнзгий мэдэх ёстой. Яагаад тэгэхээр зөвхөн front-end, back-end гэхээсээ илүү database-ийн дизайн ямар байх вэ? Яагаад cache mechanism ашигладаг вэ те? Asset property гэж юу вэ? За load balancing гэж юу вэ? Яагаад DNS ашигладаг вэ? Яагаад CDN ашигладаг вэ? За network-ийн хувьд янз бүрийн хамгаалтыг яаж тавих вэ те? Тиймэрхүү системийг бүхэлд нь ингээд бүх талаас бүх өнцгөөс нь айгүй өргөн гүнзгий мэдлэгтэй байх юм бол чи илүү хөгжилтэй, илүү боломжтой, илүү хурцтай явах юм аа. За хоёрт нь болохоор чи яхаа ямар нэгэн багт орж байгаа бол чи өөрөөсөө илүү чадвартай, өөрөөсөө илүү мэдлэгтэй инженерүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй. Ягаад тэгэхээр хүн ямар нэгэн бага хэмжээний өөрөө гэсэн эготой байдаг. Тэгээ чи эгогоо жоохон хоошин тавиад суралцах тийм орчинд өөрийгөө тавьж чадах юм бол чи бусдаас илүү давуу талтай, илүү хурдан сурах тийм боломжтой байх юм аа. За дараагийн бас нэг гол зүйл нь гурав дахь зүйл нь бол чи хэрвээ ямар нэгэн багт ямар нэг өрөөнд орж байгаа бол чи тэр өрөөнд хамгийн ухаалаг, хамгийн чадвартай, хамгийн ухаантай хүн байх юм бол өөрийгөө солих хэрэгтэй. Яг тэгэхээр хүн ингээд нэг төвшөнд нэг л юмд ингээд тухтай ингээд байгаад ирэхээр хөгжил ингээд зогсчдаг. Тэгэхээр дахиад байн ингээд чи ингээд сорих ч юм уу, байн ингээд чаленжд байхын тулд өөрөөсөө илүү ухаантай, өөрөөсөө илүү чадвартай хүмүүстэй байн ажиллах хэрэгтэй шүү. За дөрөвт нь болохоор байнгын өөрийн ментор буюу зөвлөх хүнээ чи өөрөө олж хайх хэрэгтэй. Ягаад тэгэхээр тэр ментор хүн бол чамайг хайгаад өөрөө очиж чамайг олохгүй учраас чи өөрөө хүнээс асууж өөрөө хүнийг харж тийм сурах боломжтой байх хэрэгтэй. Ягаад юм асуух, юм сониуч байх нь ягаад чухал вэ гэхээр инженер хүний бол хамгийн гол давуу тал тийм ээ зөв чанар бол сониуч байх. За тэгээд ямар нэг юм ингээ асуух, ямар нэгэн системийг архитектурыг, дизайныг ойлгох инженер хүн байх гэдэг бол гүнзгий төвшөнд яаж ажиллаад байгаа, хэрхэн сайжруулах вэ, хэрхэн энийг авч явах вэ гэдэг дээр айгүй анхаардаг учраас юмыг сайн асуух хэрэгтэй. За дээр нь юм асууж байгаа бол өөрийнхөө гэсэн даалгаврыг хийх ёстой. Ягаад тэгэхээр чи ямар нэг юм унших ч юм уу, ямар нэг юм судлах ч юм уу, судлаад асуух юм бол чамд илүү зөвлөмж ирнэ, чая илүү гоё асуултууд асуун, зөв асуултууд асуух учраас тэрнэр бас анхаараарай. За тавт нь болохоор ингээд ажил дээр гараад хүний бүтээмжийг хамгийн их алдаг зүйл нь бол давтамжтай сэдвэн тийм ижилхэн тийм уулзалтууд байдаг. Тийм учраас энэ уулзлууд болгоно бол чиний анхаарлыг сэрнүүлнэ, чиний цагаас маш их авдаг. Тэгэхээр тэрийг бол маш сайн зохицуулах хэрэгтэй. За үүнийг зохицуулахын тулд бол тийм ээ 6 дахь гол зүйл нь бол time management буюу өөрийнхөө цагийг аюул сайн төлөвлөгөөтэй зөв явах хэрэгтэй. Тэгэхээр бусад хүмүүсийн цагаар ажиллах ёсгүй. Тэгэхээр өөрийнхөө цагийг өөрөө төлөөлээд бүх тэр өдрийнхөө ажлыг өөрөө төлөвлөөд эхнээсээ аюул сайн төлөвлөгөөтэй бодолтой болгохтой явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр яг ажлын 8 цаг 9 цаг бол яг код бичих цагт бол маш бага хэмжээгээр байдаг. За дээр нь бол чи ямар нэгэн шинэ ажлыг сурах ч юм уу. За дээр нь энэ олон төрлийн уулзалтууд байна, төлөвлөгөөнүүд байна, тийм ээ. Дараагийнхаа 3 сарынхаа 6 сарынхаа ажлыг төлөвлөх ч юм уу. Тиймэрхүү янз бүрийн олон тийм уулзалтууд гарч ирдэг учраас чи өөрөө яг ажлаа их өөрөө хөгжүүлэх цаг бол маш бага байдаг учраас time management буюу цаг төлөвлөлт айгүй чухал шүү. Болоод нь болохоор чи ямар нэгэн менежер доор ажиллаж байгаа бол тэр менежер хүн work life balance буюу ажил амьдралынхаа ялгааг аюул сайн мэддэг менежер байх хэрэгтэй.
Тэгэхээр чи олон цагаар ажиллаад чамайг шинхаас илүүтэйгээр чиний ажлын quality хэрэг сайн ажил хийж байгаа вэ гэдэг дээр нь суурилсан юм дээр үнэлж чаддаг. Өөрөө ажил амьдралаас ялгаж чаддаг team manager хүнтэй үнэлдэг team manager хүний доор бол ажиллах нь маш чухал юм аа. За тэгээд цааш 8 дугаар гол зүйл нь бол удирдлага, ямар нэгэн удирдлага доор ажиллаж байгаа бол тэр удирдлагынхын хүмүүс нь өөрийнхөө гарыг цэвэрхэн байлгадаггүй тиймэрхүү хүмүүс байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр ямар нэгэн асуудал гарахад тэр хүн өөрөө код руу ороод, систем рүү ороод засч чаддаг, мэддэг байх юм бол чаны хийж байгаа ажлыг чамайг хамгийн сайн ойлгодог хүн байна. Тэр чамайг сайн ойлгож байгаа бол чамайг хамгийн сайн дэмждэг, чамайг хамгийн сайн үнэлдэг хүмүүс байх юм аа. Тэрнэр бас сайн анхаараарай. Тэгэхээр анх ажилд орж байгаа үед бол ярилцлаганд орж байгаа үед бол чи 4-5 тийм төрлийн ярилцлаганд хүмүүстэй ингээ ярилцлаганд орно. Тэр үед бол сайн асуух хэрэгтэй. Энэ багийн энэ менежерийн тийм ээ соёл нь юу вэ? Тэ менежмент стайл нь юу вэ? Яаж ажилдаг вэ? Work life balance хэрвээ тэ тиймэрхүү зүйлийг аюулсан асуугаад яг чиний соёлтой таарахаар байна уу тэ тиймийг бол сайн мэдэж одоо анх ажилд орох хэрэгтэй шүү. За тэндээс анхаараарай. За 9 нь болохоор түрүүний сэдвүүтэй маш хамаатай. Тэгэхээр үнэлэмжийн хувьд бол удирдагч хүмүүс бол хүмүүсийг доош нь дардаггүй, чадвартай юм хийж чаддаг хүмүүсийг дээш нь татаж чаддаг, хүмүүстэй сайн ажилдаг, хүмүүсийнхээ үнэлдэг удирдлага доор ажиллах нь бол маш чухал юм аа. Тэгэхээр биенийг гарч ирсэн хүмүүсээ доош нь хийхтэй боломж олгодог хүмүүс нь болохоор зөвхөн удаан олон жил ажилласан ч юм уу, удаанаар ажиллаж байгаа хүмүүст боломж олгох ч юм уу, яг хүний нөгөө нэг чадварыг үнэлж чаддаг тийм удирдлага доор ажиллаарай л гэж би бодож байна. За хамгийн сүүлийн гол сэдв нь болохоор орж байгаа багтаа болохоор эрүүл өрсөлдөөн болвол багийг хүчтэй болгодог. За өрсөлдөөн гэдэг нь бол миний хувьд болохоор бие биенээ ингэж дарах бие биенийгээ дарлах биш. Хамтдаа ингээд тэр багийнхаа стандартыг, тэр компанийн стандартыг өсгөж чаддаг, бие биенийгээ сорж чаддаг тийм багийн орчин болвол чамд хамгийн сайн нөлөөтэй байна. За ингээд довчхон ингээд 10 зөвлөмж маань бол ингээд өндөрлж байна. За ингээд дараагийн хамтлагт болвол илүү хэмээл оюухны чиглэлээр суурилсан тийм имжлэгүүд орох байгаа. Тэгээ би анх ингээд ажилд орж явахдаа энэ хүү зөвлөмжүүдийг бас ингээд сонссон болвол зарим нэгэн зүйлийг бол хурдан ойлгох, зарим нэгэн зүйл дээр алдахгүй байгаасан байх. Тэгээд өөр ямар нэгэн зөвлөмж авах ч юм уу, за хамтран гоё ярилцах ч юм уу, тиймэрхүү юм хийхэр болвол над руу бас DM хийх боломжтой. Миний Instagram-ыг бас дагаарай. За тэгээд тэнхүү бичлэгт лайк болон subscribe дарах юм бол илүү олон хүмүүс хүрэх боломжтой юм шүү. Баярлалаа.